Jason Bateman сонсогчдоо манай The Star болон ирэн ирж байна. За энэ удаагийн дугаараараа бид хоёр маань Kylie Jenner-ыг ярихаар бэлдсэн байгаа. За бэлдсэн гэж шууд Bridgerton гаргачлаа. Тэгээ одоо шууд л ярина л та. Тийм. За тэгэхээр Kylie Jenner маань болохоор 1997 оны 8 дугаар сарын 10-ны оройн 5:31 минутанд төрсөн гэдэг мэдээлэлтэй байна. За тэгээд Америкийн Лос Анжелест төрсэн байна. Лос Анжелес хотод нь төрсэн юм тий. За тэгээд Bridgerton ерөөдөө харахаар том 3 нь материал ордны манталттай, нар нь угаасаа арслан, сар нь хилэнцээ. Хамгийн эхлээд материал ордны манталтыг ярив. Материал ордны манталт чи яг өөрөө ямар хэлээ те? Чанга, хүчтэй, тууштай, хатуужилтай, амбицтай, карьерлаг, тий ажилсаг. Ер нь бол айгүй би ер нь материал ордны манталтыг маш их сайн манталт гэж боддог. Тий. Personal favorite. Тий ер нь бол personal favorite. Ер нь нэлээд дэжгүй сайн манталт. Яагаад гэвэл өөртөө яг жоохон хатуу андна. Яг өөртөө угаасаа тэртээ хатуу андна. Гэхдээ маш хөдөлмөрч ажилсаг. Маш тууштай тийм хүмүүс байдаг. Одоо тэгэл тууштай энэ зан чанараараа л одоо тэр бүмтэн болцсон явж байгаа байх гэж бодож байна. Сарны ордны хувьд бол хилэнц гэж байна. Ер нь бол сэтгэл зүйн хувьд дэгэн догон anxiety, сэтгэл төвшил гэдэг зүйлийг бас мэдэрдэг хүмүүс хүн байх гэж би бодож байна. Хөдлөө бас их нуугаад байдаг тий. Дотгошоогоо уг нь бол их нуудаг хүн байна. Гэхдээ сарны хар дээр байгаа учраас бас хүмүүс мэдчихдэг юм шиг байна. Тийм бай. За тэгэж ер нь бол харж байна. За хаусыг болохоор зэрэг жоохон дараа нь нэрээ, гэрүүдийг дараа нь нэрээ эхлээд яг гаргуудын шин чанарыг ярьцгаая. За нар нь болохоор зэрэг арслан дээр байхаар угаасаа тэр өөртөө ихтэй болчихж байгаа. Тэгээ би ингэж байгаа. Diva. На diva is the female version of the hustler. Гэхдээ тэгээд угаасаа тэртээ сайхан байх туртай, гоё байх туртай, үзэсгэлэнтэй байх туртай. Гоё сайхан юмд татагддаг, тансаг чамийн юмд татагддаг хүмүүс гэсэн үг. Гэхдээ нарны ордон л тийм болохоос бусад ингээд хувийн гаргуудын ордыг харахаар амар тийм Mercury бод гарагийн Virgo гэдэг чинь амар ухаантай гэсэн үг байхгүй юу? Нэрийн ширийн аналитик ухаан сайтай, тоо залал янзын гэсэн үг. Тэнгүүд төлөвлөгөө сайтай. Тийм төлөвлөгөө сайтай. Яаж ажиллахаа, яаж одоо юу хаа маш сайн бодож жагаад хөдөлдөг. Гэхдээ яг энэ зан чанар нэлийн сайн бизнес амжилтанд хүргэсэн байх гэж би бодож байна. За тэгээ сугарын ордон дээр бас охины орд байна. Тэгэхээр энэ хүн маань ер нь жоохон хайр дурлал мөс ахуй дээр жоохон юм пики шилж голомтгой. Тийм. Тэгээд мөнгөн дээр болохоор өөрөө жоохон юм одоо хуримлуулдаг. Тэгтээ хүмүүс ер нь бол баг зэргийн ингээд ер нь тусламж үзүүлэх тийм юмд бас хандамд өөр хөдөл ер нь бол айгүй айтайхан мөнгө зарцуулахаар гэж би бодож байна. Тийм. За нэг тиймэрхүү. Тийм. За тэгээд ангараг гараг нь жилүүрийн ордон дээр байна гэдэг чинь ер нь зөрчилдөөнөөс нэлийн цааргалдаг хүн гэсэн үг. Ер нь хүн амьтантай тэгж маргалтаж юу яхайгуу дургу маргалтаад ирэхээр ээлжүүд зогтчихдаг ч юм уу тий. Эсвэл ингээд айл алын тэнцвэрийг бариад буулт хийдэг ч юм уу. Тиймэрхүү юм хийдэг гэсэн үг. Гэхдээ бас нийтлэн эмгтээлэг гэсэн үг л тий. Эмгтэн хүн дээр юм байхаар нийтлэн эмгтээлэг болж байна. Kylie угаасаа нэг тийм эмгтээлэг бас нэг тийм мад ээж авраад тий. Ээж болсондоо ч тэр юм болов. Гэхдээ бас одоо суврын охин дээр байхаар тухайн хүмүүс маш их юм цэвэрч байгаа гэдэг шүү дээ. Айгуу цэвэрч байдаг шүү. Тийм шүү дээ. Гэр орон нь гэлтгүү ер нь өөрөө маш их цэвэрчтэй. Одоо ингээл хувцсан ч гэсэн яг ингээл нэг жижиг өөд нь алдсан байв шууд ингээл аваад. Тийм ер нь гэр мэр хувцалтын тарахаар бас нэг юм клин цэвэрхэн байдаг тий. Яг өөрөө цэвэрлдэггүй л хаалтаа гэхгүй ер нь муухай тий. Тэр хүн ч одоо гэрээ үйлчлэгч авч байгаа байлгүй дээ энэ ч тоо. Тийм баг. За тэгээд татагдж сонирхдаг хүмүүсийн харангуут маш гэр бүлсэг
Халуунд бол халамжтай. Тийм залуучуудад ер нь бол татагддаг. Яа, Тимоти татагдсан бас яг юм учир байна. Тимоти чи ямар ардтай лээ? Мартчихжээ. Ташаа таарчия. Тимоти шалмет 12 сарын 27 гэж дээ. Матер Биш дээ. Тийм. Юу хин Travis Scott ч юм. Загас билүү? Travis ч Leo билүү? А 4 сарын 30. Үхэр гэж. Үхэр юм байна. Сонирхолтой. 2 газрын үнэтэй байсан байна. Газрыг үнэтэй юу? За тэгвэл ямар ч байсан яг Тимотиг хараад байгаа нэг юм зөөлөн аваараа харагдаад идэв шүү дээ. Тэгэхээр яг тийм зөөлхөн хүнд ер нь л их татагдана гэсэн үг. Их тийм ч амар нөгөө нэг masculinity амар ихтэй тий. Булчин шүрмс гэсэн. Вау гэсэн хүн бол хүнд бол нэг амар тийж татагдахгүй. Хамгийн гол нь яг өөрийг нь ойлгодог. Өөртөө нь ярилцдаг. Хүүхдүүдэд хайртай, гэр бүлсэг, халамжтай тийм хүмүүст л татагдана гэсэн үг. Тэгэхээр энэ Kylie Jenner-ийн crush гэн Kylie Jenner-ийг crushlдаг хүмүүс байрлаа гэж юм. За тэр ч одоо яах вэ? За татагддаг хүмүүс нь ерөөдөө бол нэг тиймэрхүү байна. За одоо гэрлэг орцгоё. За нэгдүгээр гэр дээр болохоор зэрэг 3 гариг байна. Далааван, Тэнгэрийн, тэгээд Бархас байд гэсэн 3 гариг байна. Энэ 3 гариг гуруулаа нэг дээр байна гэхлээр юу гэсэн үг? Энэ хүн маань угаасаа тэргүү азтай гэсэн үг шүү дээ. Тэ маш их юм азтай, уран сэтгэмжтэй, бусдын сэтээгүү зүйлийг сэдэж чаддаг. Бусдын одоо ингээд алхсан замаа нэг ямар алхаад байдаггүй өөрийн шинэлэг ингээд замаар явдаг. Тэр нь гэхдээ ерөөд бол нэлээд амжилт олдог юм байна. Тийм. Тэгээд гадаа төрхөн дээр өөрийнхөө хүссэн дүр төрхийг ер нь бол гаргахыг хүссэн баг. Ягаад гэвэл Нептунээс болоод. Далай вангаас болоод тэ илүү юм dreamy ингээд хар ертөнцид байдаггүй ийм гоё Барби шиг төрх ч юм уу тий. Тийм юмыг ингээд гаргахыг эсвэл ингээд бусдаа шал өрөмт тийм төрхтэй болохыг хүссэн баг. Нептун ч бас хиймэл зүйлийг илэрхийлдэг шүү. Яасан мохоо вэхгүй бодлоо. За зэнэ. Кайли олоод сонсох юм тий. Яа мохоо илчлээ. Гэхдээ ер нь бол хиймэл зүйлийг илэрхийлдэг шүү. Нэгдүгээр гэр дээр хиймэл зүйл байна гэхлээр угаасаа тэр дүр төрхөө хиймэлжүүлэх юм байна. Нэгдүгээр гэр чинь тэгтээ угаасаа царай мөрөд айгүй холбоотой шүү дээ. Царай төрхтэй, бие хаатай бас нэлээд холбоотой. За 3 дугаар гэр дээр болохоор зэрэг санчир гариг байна. Тэгэхээр 3 дээр санчир авахаар угаасаа тэр хүн маань баг сургуультай дургуй байсан байна. Хатуу багш нартай байсан байна. Тэгээ жоохон удаашралтай хүүхэд байсан л гэсэн үг. Тийм. Тэгээд бас хамаатан садан их чин ч юм уу те. Бишээ их чин илүү. Сиблинг. Кендл чин их чин те. Тийм. Их чин бас жоохон чи дугай гэдэг ч юм. Тэгээд тэрнээс болоод ер нь л хилж барих зүйлсээ хэлж чадаад жоохон юм шүү. Кендл чи их чин шүү дээ. Дүүн биш юм. Их чин шүү дээ. Тэгээ би сайн мэдэхгүй шүү хүмүүсээ. Их чин. Тий. За тэгээд 4-р гэр дээр нь болохоор зэрэг үхрийн орд байна. Үхрийн орд байхаар угаасаа ээж нь айгүй тийм тансаг зүйлсэд дуртай. Мөнгөлөг. Тийм болсон гэсэн үг л дээ. Тэгээ бас гэр орноо амар юм ид одоо ийм гой ид юмар одоо дүүрэх зүйлсээ ид хогшлоо. Тэцэг мэцэг гой юм чам амин юм хом тийм юмар ер нь дүүрэх дуртай. Тийм. Тэгээд ч бас нэг хобби зугаа цэнгэлтэй байх үедээ амар нэг юм гоё эрхэмсэг. Гэл байж ах дуртай. Тийм л юм байна. Тийм харагдаж байна. Угаасаа л тэгэл гэр нь ямар ч гоё илээд те. Тэгэл тэрнээс нь л харагдаж байгаа байх гэж бодож байна. Тэгтээ угаасаа баян хүний гэр гоё л байх л та. Зэрлэгч авлаа л. Химлэл гинэхгүй. Тэгэл. Гэхдээ надад Кайли амар үзээ ядаад байдаг биш шүү. Зүгээр л яг нөгөө нэг яг basic хүмүүсийн мэддэг юмнуудыг л хэлж байна. Угаасаа л баян хүний гэр угаасаа л тийм байна. Тэ
За тэгээд гэрлэлтийн хувьд болохоор зэрэг яг өөрөө маш ингээд мандаж, жаргаж тий гэрэлтэх дуртай. Гэрэлтэх ээ. Тэг гэрсэн хүндээ гэрэлтэж харагдах дуртай л гэсэн. Гоё харагдах дуртай гэдэг. Яа, гүй. Ер нь бол тийм ээ. Яг өөрийг нь яг ингээд нар шиг ингэж хараасаа гэж боддог л гэсэн үг. Тэгээ ер нь бол энэ амьдралд бас гэрлэлт нэлийн чухал юм нөлөөлөх үйс. Өөрөөр адил юм байна л да. Тийм. Чухал нөлөөтэй гэдгээс нарны байрлалаас нь харж болж. Ер нь бол гэрсэн хүнд нэлээ халуун тулаан юм байна шүү. Тийм ээ. Өөртөө айгүй хүйтэн хүндий ч гэсэн гэрсэн хүндээ айгүй халуун тулаан. Тэгтээ ингээ харсан чинь бууд гар ингээд 8 дээр байна хийн жоохон хорон хөхтэй юу. Амар тийм юу юм болов. Жоохон зүн сонинтай байж магадгүй. Яг зүн сонинтай тэгээд нэг юм таарот мараад астролог сонирхдаг байж магадгүй. Гэхдээ бас нэг зүйл нь нэлээ одоо үгээ цэгнэж ярьдаг. Одоо тэнийг зүйлсэн ч гэсэн тэрийг хэлмээр байсан болохоор хэлсэн гэсэн үг. Тэгтээ юм ээ бууд гаргийн охин болохоор ер нь л нэг тэнэгтэй таахгүй л тий. Тэнийг зүйлс хэлдэг. Тэ. Гэхгүй за тийч яах вэ? Нууц зүйлс ярих их дуртай. Одоо нэг юм табу мабу. Хүмүүсийн ярьдаггүй тийм нууцлаг далд хомсрын тийм зүйлсийг ер нь сонирхож судлах дуртай, бас ярилцах дуртай. Sexual desire ихтэй. Тийм бэ. Тийм юм байна. За тэгээд ер нь бол гадаад дотоод явж галуу шууны мах их идгэрл хүн байна л да. Тийм тэрэндээ ч гэсэн өөрөө аяга дуртай. Тэрнийхээ төлөө хийчээж чадна гэж бол харагдчих. За тэгээд ер нь бол олны өмнө харагдахдаа нэг хэсэг хүмүүс нь аягүй үзий ядна, нэг хэсэг хүмүүс нь маш их хайрлана. Тэгээд ер нь нэлээ нөгөө хүмүүст motherly energy бас өгч чаддаг гэж энэ дээр. Яагаад гэвэл хардвар гэр нь байна. Public image дээр нь сар байна чинь амар тийм хүмүүст ингээд ямар сайхан сэтгэлтэй. Ямар зөөл юм. Зөөлхөн тэгснэ амар ингээд нэг юм эмхтэлэг. Тийм. Яг ингээд нэг юм гэр бүлтэй хайртай, хүүхдүүдтэй хайртай ингээд пабликтыг амар харагдаад идэв штэ. Юу rise and shine. 2 3 хүүхдтэй ч лөө. Тийм. Тэгээ харагддаг. Тэр нь ч гэсэн яг ингээд нөгөө нэг паблик имиж дээр нь харагдчих. За тэгээд 11-р гэр дээр нь болохоор зэрэг дэлхийн бангарыг байна. Тэгэхээр жоохон муу найзуудтай нийлэх магадлал өндөртэй гэсэн үг. За тэгээд ер нь birth chart-ыг ингээ харахаар ер нь мөнгөний гэрүүд дээр бас яг юм бол байна те. Юмс бол байна. Тэгэхээр энэ хүн энэ амьдралдаа бусдын мөнгөөр л яг тоглох гэж гинэ. Бусдын мөнгийг цуглуулах гэж ер нь ирсэн байна. Өөртөө татах гэж тэргээрээ өөрөө ашиг олох гэж ер нь ирсэн юм байна. Ер нь мөнгөний гэр дээр нэлээ их гараг байна уу байна. За тэгээд нэг иймэрхүү байна. Одоо болохоор зэрэг нөгөө евро н орцгоё. Спектрон холбоосуудыг хөдөлгөөн харцгаая. Ямар гоё эндэн тосхойц. Маш тод холбоос нь болохоор зэрэг ангараг болон дэлхийн ван хоёрын далаван. Далаван хоёрын хоорондох үл зохицол. Үл зохицол. За. Ер нь бол энэ хоёр маань нөгөө square холбоос үүсгэсэн байгаа учраас хоорондоо зөрчилдөөнтэй л гэсэн үг л дээ. Тэгэхээр яг өөрийнх нь хүсэл зорилго болон амбиц яг өөрийнх нь төсөөлөл болон улам сэтгэмжтэй зөвлөлтүүд эдгаал гэсэн үг. Тэгэхээр өөрөө маш их зүйл хүсээд мөрөөдөд байдаг. Гэхдээ тэрийгээ бас хэрэгжүүлж чаддаггүй бас байж магадгүй гэсэн үг л дээ. За тэгээд эмсийн болохоор зэрэг яг ангараг гарагтай conjunction үүсгэж. Тэгэхээр энэ хүн маань угаасаа тэргүй яг өөрөө бие дааж амжилтанд хүрнэ л гэсэн үг л дээ. Яг хин нэгний тусалцаа хэрэггүйгээр гэхдээ хэрэгтэй л байсан л баг л та гэхгүй. За гэр бүлийн нөлөө бол байсан. Гэтэл ингээ харангууд бас нэг гэр бүлийн хичнээн одоо амар од тийм хүн байсан ч гэсэн яг гэр бүлээс хамаарсан юмнууд бол их алга тий. Энэ бол илүү бие таасан илүү нэг юм тусдаа өөрөөрөө ингээд амжилтанд хүрсэн хүн шиг тиймэрхүү санагдчих надад. За тэгээд нэлээд төвчээртэй хүн байна. Тууштай хүн байна. Угаасаа материал ордны ascendant буюу мандалтаараа тэгж харагдаж байгаа.
Доминант гаргуудын хараад үзэхээр Тэнгэрийн ван гараг нэгт байна. Хоёрт нар, гуравт Меркури. Тийм байна. Тэгэхээр нэгт Тэнгэрийн ван гараг байна гэдэг чинь маш өвөрмөц уламжлалыг эвдсэн шинийг юм санаачилдаг бусдаас онцгой өвөрмөц хүн гэдэг бол шууд итгэлдэг жин. Тэгснээ бас халуун дулаа. Өөртөө итгэлтэй. Бусдын анхаарлын төвд орохыг хүсдэг. Gossip донд их явдаг. Бод гаргаас харахад бол gossip-ор хүрээлүүлдэг. Нилээ их юм бичдэг ч юм уу тийм. Гарын хөдөлгөөн. Гэтэ бас нилийн одоо нөгөө нэг юм логик юу аягүй сайтай. Оюухан сайтай. Тийм тэнэг хүн бол биш. Тийм. Би бүр амар зэгнүүлээд байгаа шүү. Гэхдээ ерөөд бол яг тэгж л харагдчих. Тэгэхээр энэ бүхэн маань нийлээд яг Kylie Jenner байна. Бүтсэн юм байна. За, доминант элементийн болохоор зэрэг харахаар газар нэгт байна. Тэгээд хоёрдугаар байранд агаар болон гал. Хамгийн сүүлийнх нь ус. Ус ер нь бол баг байхгүй. Ер нь нэлийн цөөл юм байна. Одоо сарн хилэнц дээр байгаагаараа л усыг авчирсан юм байна. Тийм ээ. Амар нинжин сэтгэл бол баг. Хүнийг ойлгох зүйл бол баг гэсэн. Гэхдээ газрын ордны шин чанар гэдэг чинь мэдээж эд хөрөнгө. Тэгээд дээрэс нь маш доктор суурьтай тууштай байдал. Сайн менеж харж. Тэгээ бусд юу нь бол ерөн жигд амбиц болон санаачлагтай байдлын тэр жигд харагдчих тийм. Гэтэ яг ингээ харахаар яг дөрүүлээ яг адилхан хүмүүс бас их байхгүй тийм. Яг байдаг болов. Тэгэж. Яг тэнцүү тоотой. Зүйл нь тэнцүү яг одоо 10 гаруй 10 хүн алга. 13 нь аруулаа тэнцүү. Тэгсэн доминант элемент нь бас их тэнцүү. Тийм хүн байвал өстэй яг алах юм шүү тий. Тийм бай. За ингээд доминант элементүүдийг бит хоёр ярьлаа. Энэ хүрээд Kylie Jenner эпизод маань дуусч байна. За би бол үзий яддгүй шүү хүмүүсээ. Доор би ч тэгээд нэг юм боддоо тий Kylie-г. Доор одоо бас бичээд унах байх гэж бодоод айчлаа гинт. За тэгэхээр яг ерхий зан чанар болон гаргуудын хоорондын харилцаа холбоо хамаарал тэгээд гэр зэргийг ярьлаа доминант планет тий. Тэдгэрийг ерөөд бол ярьлаа. Тэгээд та бүхэн таалагдсан бол доор аль альтертанг уншуулмаар байна. Тэрийгээ доор комент хэсэгт бичээрэй. За нэлээ их удаа хугацааны дараа The Star болон маань хурж байгаа болохоор бас яг хүссэн хүлээлт гэж үйдэж штэ тий. Бас их тэрний яг эвдэгжүү яа байгаа байх гэж бодож ин гэхдээ эвдэгдэх нүггүй байх нү гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгээ Kylie Jenner байлаа. Kylie Jenner гэдэг би Kylie Jenner шиг тийм байна. Дараа нь ихчээр ярих юм уу яах яа. Нэг мөсөн бүх нэг гэр бүлийн ярьчих юм уу? Тий. За тэгээд за тийм байна. Тийм байна. За тэгээ энэ хүртэл сонсонд баярлалаа. Баярлалаа. Дуурайрлаа.